За одоо хэдүүлээ ингээд энэ зүггийг дэш нь яаж. Энэ нөгөө нэг лактаскан гэдэг сүү шинжилдэг багжны чинь нэг хувилбар байна. За сүүг бол ундааны, усны, архины шил савнд химийн уусмал бодис хийж тавь хориотой. За ингээд сүүнээс энэ хундаг буюу бортог гэд нэрлэдэг байгаад нь сүүгээ хийн. Энэ нэг юм оромнуудтай байгаа. Дээдлийнх нь оромонд хийж чинь. За ингээд өөрөө юм ингээд сороод аваад нэгээрээ ингээд илүүгээ буцаагаад одоо энэ уншиж байгаа тийм. Эп гэдэг маань тостой. 483% тостой Монгол үнэний сүү байна. Нягт нь нөгөө нэг 27-оос дээш байх хэвээр 3329 байна. Эл гэдэг маань сүүний чихрэн 4.7 6 7 байх хэвээр 543 байна. Эс гэдэг маань болохоор тосгүй хөөрэ бодсон 12.5-аас 3.2-ыг асгаар нэг 8 хэд байх хэвээр 9 байна. Эп гэдэг маань уураг те протеин гэж байгаа шүү дээ. 3.2 байх хэвээр бол 361 байна. Энэ W юу нөгөө нэг нэмсэн ус нь. Нэмсэн ус байхгүй байна. Тэгээд ингээ одоо саяны энэ үзүүлэлтүүд чинь бүгд энэ дээр ингээ тавьсан. Дээжний номер 313 хөлдөөх цэг гэдэг энэ хамгийн чухал үзүүлэлт. 0567 8-аас дээш байх хэвээр 0650 гэдэг маань энэ хөөрэ бодисууд нь бүгд стандартын доод хэмжээс арай өндөр байгаа учраас арай бага температурт хөлднөл гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ хөлдөөх цэг гэдэг үзүүлэлтийг нь бол за ингээд хэдүүлээд ээжээ үзчихэж байгаа. Одоо энэ 100-ын тоогоо 100 250-ын тоогоо 250. 250 литр гэдэг чинь бид хэдийн бол 12 тоогоос үчин 45 минутанд өөрхөн шүү дээ. Бидэд уламжлалт аргаараа бол 12 тоогоос үдээ чинь гуруула өдөржингөл ноцолтой шүү дээ. Тийм ээ. За тийм нэг үйл ажиллагаа болох нь. За одоо тэгээд 20 литр сүг яах гэж байгаа вэ? Машин төгч байна тийм. Машинтхийн тулд хэдэн градус салах хэрэгтэй вэ? 35-аас 40 градус тийм ээ. Одоо энэ сүү бол мэдээж ингээд хийж чинь хөөдөн сүү бүлээс хооронд нь сүүнийхээ машиныг бэлтгэх нь тийм үү? За энэ бол нөгөө сүүний сепаратор чинь тийм ээ. За энэ Орос албаны улсад үйлдвэрлэсэн сепаратор байна. Манайхан сепараторыг ярихдаа энэ тооных нь хэмжээгээр л яриад байдаг. За үндсэндээ бол цагт хичнээн литр сүү машиндж байна вэ гэдгээс юм маань шалтгаална шүү дээ тийм ээ. Энэ бол ингээд нөгөө нэг ажлын барбан гэж тийм ээ. Энэ дотор чинь нөгөө цэцгийн ялгадаг тавгнууд чинь байж шүү дээ тийм ээ. За энэ цэцгийн ялгадаг тавг энэний энэ доотлын энэ эрзэн маш чухал. За ажлын сепараторыг ажилд бэлтгэхийн өмнө урд нь угаасан ч байсан. Угсраатай нь хонуулахыг аль болох тацгалзах хэрэгтэй. Яагаад гэвэл ингээд угаацсан ч гэсэн нөгөө нэгширчдэг тийм энэ өглөө угсарсан юм шиг байна. Эднэр бол тавгнууд нь номергүй цөөхөн байгаа учраас. Энэ тавгнууд бол одоо энэ бол нэг 11 би бол аль болох гараар барихгүй гэж хэлчихээ. Яагаад гэвэл энэ угаацсан байгаа учраас. За энэ нэг юм хоногтой байгаа. Энэ ингээд угаасаа ордог талаараа л авъя. Нэг тал нь нэг 3 мөрн нэг тал нь арай өргөн байхгүй. Тэгээ эдгээр бүгдээрээ нэг юм товруутай байгаа. Энэ нэг завсар гаргаж ирж байгаа. Цөцгийн маань сүү маань энүүгээр ороод эргээд энэ зах руугаа хүндэн шидэгдээд тос нь хамгийн өнгөхөө учраас энэ нөхөр голоороо гарч ирээд гарсан цэцгийнхээ хэмжээгээр түрүүнийх шиг хэдэ бодоод үзэхэд хэдэн хувийн тостой байна ялгаж байгаа. Нэг удаа үзээд тохируулчвал энийг хөдөлгөөлөх шаардлагагүй болчихно шүү дээ тийм ээ. Одоо тэгэхээр хэдүүлээ энэгээр 155% тостой сүүгээд энэгээр аарц үлдвэрлээ тийм ээ. Сүүгээ машиндсан тосоо тохируулсан халааж
Энийг цаашлуулаа. Халаах термометр аваад. Аарцны сүх хэдэн градус халаах ёстой вэ те? Хамгийн багадаа 65 градус 30 минут байлгана. Жохон яаруухан бол 72-аас 75 градус 10-аас 15 минут байна. Энэ бол одоо ер нь 60 руу төгссөн баг шиг байна. За энэ бол одоо ингээ 65 өрөө явуулчлаа тий. Ингээ хаалаад 70 руу төгсчин. Тэгэхээр одоо тогоогоо унтраач. Одоо ингээ минут харчих тий. 30 минут болгоо тий. 65 градустай 30 минут болгоо. За энэ минутаа харчих. За одоо барилт гэдэг чинь тагалж. 65 градус хүртсэн 30 минут байлгана. 65 градус яачаад хөрөнгөлөхийн тулд тийм ээ. Хөрөнгөлөхийн тулд ард зөөхийг хэдэн градус хөрөнгөлөе гэж ярьлаа? 28-аас 32. Тэгэхээр одоо энэ сүг хөргөнө. Энэ хөрөнгө маань өөрөө 500 литр сүнд нэг хийх ёстой 50 олон улсын нэгж граммаар илэрхийлэгдэх байгаа. 50 олон улсын нэгж хөрөнгө нэг удаагаа хэрэгэлдэг ийм хөрөнгө байгаа. Энэ бол дэлхийн хамгийн нэг номерын Хансенс гэдэг лабораторийн хөрөнгө байгаа шүү. Үйлдвэрийн аргаар арц үйлдвэрлэхдээ хөрөнгөнөөс гадна 40%-ийн холористик кальци бидний нөгөө нэг кальц холороо тий. Тэрний усан усамлаас сүүнийхээ 1% тооцож хийх нэ. Хөрөнгөтэйгээ хамт. За дээрэс нь сичүүшний фермент буюу энэ бидний ярьдгаар энэ ходоодны ферментийг сүүний эзэлхүүний 0.001 гэж чинь 1000-1% нь тооцож хийн. Тэгэхээр энийг бид нар одоо хэмжиж грамлахад айгүй хэцүү энэ жижиг сүнд ямар ч байсан халдваны үзүүр дээр нэг вакцаагаар хийгээд бидний энэ үйлдвэрийн аргаар хийх гэж байгаа аалцны маань онцлог нь болохоор бидний уламжлалт аалцнаас юугаар онцлогтой харагдаж байна тийм ээ. Тарга бүрээд буцалгаад аар зааруул ихгүйгээр шууд тарга сүүгээ тарга бүрж байгаа юм шиг бүрээд тэгээд тарга шиг бүрэлдэхээр нь цааш нь эдмээ боловсруулаад өнөөдөр хэдүүд энэ аалцыг орой бүрээд шүүгээд тоноолоод маргааш өглөө болж өгвөл аараад яагаад энэ дээр хатаагаад 30 литр сүнд нэг иймэрхүүгэл хийчихье гэж би бодож байна. Хэмжиж чадахгүй шүү дээ хэдүүлээ тийм 500 ордог юм чинь. За энийг бол ерөнхийдөө яах вэ сүүнээсээ дээж аваад хийгээд задлаад ингээд задлаад уусгаад өгнө. За одоо энэ ингээд та нараа ерөнхийдөө ажиглаж байна уу? Баргалж ингээд зунгаарлаад өргөж шууд үржлээд ирж байгаа биз. Тэгээд ингээд хотгоч штэ. 40%-ийн уусмал гэдэг маань за энэ нэг вакцаар 30 грамм баха. Энийг хотгаад байгаараа за. За хотгоч. Тэгээд энэ нэг цагаа харч. Энэ бол яг 4 цагийн дараа гэхэд 4-өөс 4 цагийн дараа 3-4 цагийн дараа 12:30 чинь 4 16:30 тийм 4:30 гэж бүрдчих байна шүү дээ. Сүүгийн шар сүүгийн яах. Яар сүүгийн яах гэж. Одоо хэдүүлээ ямар ч илгэн тариг хэдүүлээ айгу мундаг бүрсэн арцээсээ 4 цагийн дараа энийг харлаа илэг болно. Ийм ерөнхийдөө илгэн таригч бүрэлдэхгүй байгаа шүү. Бид хэдийн уламжлалтаар тий. Том цөөхөн шүү дээ тий. За энэ бол юу гэхээр нөгөө холористик кальци фермент хоёрыг чинь хийж өгж байгаа давал. Тэгээд 저거 샷손 도나고 арай болоо. 샷손 있다. сая хөдлөсөн Ээдүүлж байгаа юм чинь тий. тийм шүү дээ. Жижигхэн шаарсан. Одоо энэ арай л байна. Энэ бол их төгчж. Энэ арай л байна. Тийм байгаа. Тийм бай. 10-аас тийм байгаа шүү тий. Энэ хамаагүй чангарсан байна. Энэ ингээд энэ мэдээ сайхан чангараад энэ энэний дайны болох нэг үсээ. Нэг 30 минутын дараа 30 минутын дараа байгаа. За 30 минутын за яг 5 цаг гэж үсээд орхичээ. Тэгээ 6 цаг гэж шарсаг нь ялгаад шүүгээд тэгээд орхичээ.
сургалтын төвшөнд та бүгдийн маань сонссон амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээхийг би хүсэж байна. Яагаад гэвэл бид нэгэнт хүн ардын хэрэгцээ сүүсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байгаа бол нөгөө уламжилт дуруу ханаа жоохон мартаад үйлдвэрлэлийн технологийн горин мөрдөл, стандарт мөрдлтүүдийг сайн хийвэл бид хийх юм аа гэж би ойлгож байгаа тийм ээ. Мэдээж сургалтын хугацаанд та бүгдийн мэддэг юмыг ярьсан ч байж болно, мэддэггүй юмыг ярьсан ч байж болно. Тэгэхээр онлын төвшөнд хичээл заах айгүй амархан, онлын биш хүнд хүртэл хичээл заах айгүй хэцүү байдгийн байна гэж ойлгож олон жил бас энэ тэр нөхцөл яг л та нар шиг ахнаар ирчнэр дүүнэр өдөөний мачи иргэд ардтай харилцсан болохоор бас энгийн хийхийг хичээж байгаа. Тэгээ яг эднэрийг хийхэд бол бид орчин үеийн аргаар хийгээд завшаад явчихвал арай бага энергиэр бага цаг зарцуулаад илүү чанартай орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцсэн. Миний энэ хийсэн бидний энэ хийж байгаа арцыг магадгүй миний өвөө, эмээ, аав ээж таалахгүй байж болно. Тэд нөгөө уламжилт юм идээд хэрэглээд сурталчсан учраас таалахгүй байж болно. Улаанбаатарын зах зээл дээр юм уу өссөн үсээгүй бид Улаанбаатар хотын сая 315 мянган хүний хідэн дээр юмаа тавьж ижил борлуулна. Тийм биз дээ. Өөр одоо боломж байхгүй байгаа чинь. Тэнд аваачиж борлуулахын тулд энүүгээр хийвэл 3 хил зарагдана. Нөгөөтлөөр хийвэл 1 хил юм уу 500 г зарагдана. Энэ хоёрын хооронд ялгаа байгааг та нарыг ойлгосоо гэж хүсэж байна.